Хар хорины гар урлал. Монголчуудын язгуурын хар хорин бол эртнээс урчууд дархжуул хуран цуглаж, ур ухаан гарын урд үе үеэс үед өвлөгдөн хөгжиж ирсэн нутаг. Түүхийн хувьд хар хорон орчим зөвхөн төр шашны төв байгаад зогсохгүй. Монгол урчуудын өлгий голомт нутаг болсоор иржээ. Эндээс үе үеийн уран дархан сийлбэрчид төрөн гарч Монгол ахуй соёлын салшгүй хэсэг болсоор ирсэн түүхтэй. Монгол өв соёл нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Өвөр Хангай аймгийн Хар хорин сумаас бэлтгэн хүргэж байна. Яг одоогийн үедээ энэ сум хэд босгон тийм ээ. Одоо ахуй хэрэглээний одоо сийлбэр урлаг гэтэл чимэглэлийн урлаг гэдээ ороод ирчих жишээний. Тэгээ ахуй хэрэглэл дээр амлага гайхамшигтай хэрэгжилж जैन. Дээл хувцсан дээр бас яаж जैन. Тэгээ нэг үндэсний одоо өв соёл тэгээ үндэстэн гэдэг утгаараа ингээд аваад явхад хээголзон дээр хүртэл нарийн юм яригдэн шүү дээ. Энэ нь бол одоо Монголын их асар том соёлол уул нь явж байгаа юм л да. Бид ч одоо түүхэн судлаад газрын хөрсийг нээгэл хүнийг олдрыг хүртэл гараад ирэхдээ тэнд чинь хээголзон хүртэл гарч ирж байдаг. Тэгээд хүрлийн үе гэхэд чинь ямар хэлбэр төрстэй ангамтдыг төрсөлж ийсэн хүртэл гарч ирж байдаг. Чи ингээд урлагийн маш том судалгаа явагддаг. Тэгээ Уранга энэ төв Түшээ Танга аймаг Түшээ Таны хошууны энэ урчууд ямар өнгөйстэй сийлбэртэй юу хийж ийсэн гэл нарийн энд юм надаас нарийн судлаад ирэх юм бол гараал ирнэ л дээ тийм ээ. Ингээ хуучин түүхээс яг энэ чинь өөрөө Монгол эртний нийслэл болчихж байгаа юм тийм ээ. Бүгдээрээ л мэднэ. Тэгээд одоо хааны тушаалаар мөнгөн мозоод энэ төргээл хийхэд урчуурчуудын дархчуулыг аваад ирдэг. Канон дээр ч хүртэл тэрийг дүрслээд үзүүлчихсэн байдаг. Тэгээд тэр мөнгөн модны ороод дээр яагаад тийм далавчтай хүн бүтээсэн гэдгээр бас л гадны тийм соёл юмнуудыг тусгасан байна. Тэгээ өөрөө нөгөө бааз суур нь өөрөө энэ өөрөө гайхамшигтай үлгэн нутаг учраас энд бол урчууд бол гайхамшигтай төрдөг байх нэ. Тэрийг бол энэ буурлууд настай бас бол сайн мэддэг л байсан. 400 жилийн өмнө Дондрөгийн энд нутгалж байсан байна, энд явж байсан байна. Энд номын айлдвараа тавьж байсан байна. Энд уран бүтээлээ хийхээр тэр дарих бурхтан бүтээхээр энэ нутгаар алхаж явсан байна. Тэгээ ийм сайхан авшигтай нутагт энэ сайхан авшиг олдноо л гэж би дотор боддог юм. Хар хорин нутгийн уран бүтээлийн уламжлалыг Эрдэнэ зүү хийдээс ихтэй гэж хэлж болно. Энд модон эдлэл, сийлбэр, барилгын хийц, чимэглэлийн урлаг хөгжиж олон чадварлаг уран бүтээлчдэд төрөн гарчээ. Тэдгээр уран сийлбэрчдийн нэг бол Мягмар сүрэн юм. Түүний барилгын хийцлэл, сийлбэрийн бүтээлд уран бүтээлчийн мөнхийн эрэл хайгуул, уламжлал, тэсвэр төвчээр нарийн торгон мэдрэмж шингэжээ. Манайхан чинь сая бас нэг Монгол судлаач, Япон судлаач нартай хамтраад бичээс төслийн хүрээнд Эрдэнэ зуун үеийн тэр хойдлын чулуун мэлхийг дээрээ бичээс төвшөө байсан байна. Тэгээ бүр ингээд хаадын нэрс дурддагсан тийм зарлагын хөшөө байсан байна гэд судалгааны үндсэн дээр хөшөөг сэргээн засварлах мэгтэй ч гэх юм уу эргэж сэргээж босгож нэгийг харьцах нэг хөвтэй босгосон. Тэгээд 4 м, 5 м орчим өндөртэй хөшөө. Одоо хар хорин музейн урталт тавигдсан байна. Эн чинь тоогоор бол бас энэ хар хорин суманд бас тэдэн мэлхий байна гэсэн бас тоотой байгаад байгаа. Тэгээд мэлхий олгоны дээр бас бичээстэй хөшөө байсан байна. Тэгээ энэ чинь хоорондоо бас уялдаа холбоотой. Тэгээ ямар нэг түүхийг ингээд аваад үзэхэд он удаан жил тогтсон бас чулуун дээр үлдсэн байна л да. Ягаад гэвэл чулуугаар хатаа материал ухаасаа ичгээр тэр бол мөд илэгдэхгүй. Тэгээ нэг жижигхэн нэг юм хэлбэрийг аваад л одоо энэ хар хорин музейд байгаа тэндээсээ цааш нь хөөж босгоод тэгээд ямар бичээс байсныг одоо энэ урдаас ч байдаг юм уу те музейд хадгалагдсан дээр тухайн үеийн бичгүүдээс судалж тэгж тэр хөшөө босгосон. Тэгээ хоорондоо уялдаа холбоотой.
зандан мод орс хилж байна. Олон төрлийн мод байна, тийм ээ. Өнгөтэй хар зандан байна, цагаан зандан байна. Тэгэл хошин мод байна. Тэгээс хилж байна. Бурхны сэлрүүд хийж байна. Бурхны сэлрүүд тэгэл гүнгрүүа, тэгэл гадна талын гуу, тэгээ ширээ сандал, тийм ээ. Тийм одоо том удаа товлгаад лам багш нарын сентийн суур гэл тийм зүйлүүдийг л модоор хийж байна. Тэгээ ерөнхийдөө нөгөө сүм хийд, тэгээ сүм хийдийн доторх одоо ширээ сандал, одоо сентийн суур, бурхны одоо андын тэр сав зэрэг хийхэд модон материалыг төлөхөө ашиглаад тэгээ хийж байгаа. Гадаа бол ерөнхийдөө бол мод өөрөө бас илэгдэх юу байх магадлалтай. Сүм хийдийн тэр юунуудыг бол мэдээж хэрэг хар модч байдаг юм уу, тийм ээ? Байгалийн нар салхийг сайн даах тэр талаас нь сонгож хийн л дээ. Тэгээд сайхан өвдөцсөн, сайхан газар орон нутагт төрж өссөн хүн байна да. Сайхан уран бүтээл. Тэгээ гоё юм хийх юмсан даа л гэж би дотроо мөрөөддөг шүү дээ. Тэгээд хүн болгон л ажил мэргэжлийнхэн дагуу мөрөөдөлтэй байдаг. Тэрний дагуу л бас энэ л адилаар тэгээд мөрөөдөж. Мод арьсаар хязгаарлагдахгүйгээр хар хоринд чулуун урлал тун сүрхий хөгжсөн байна. Чулуун хөшөө дурсгалын бүтээл нь зөвхөн нэг эд зүйл бус. Тухайн цаг үе, хүний сэтгэлгээ, түүхэн ой санамжийг хадгалж үлддэг онцгой өв юм. Чулууг амь ор болж, хэлбэг өгүүлдэг болтол нь сийлнэ гэдэг бол жинхэнэ төвчээр ур ухааны илэрхийлэл билээ. Чулуун бүтээлийн тухайд би одоо энэ нутагтаа нэг босгосон хэлэмцлийн хөшөөний юг зогсгаанд ордчих даа л гэж бодож байна. Хэлэмцлийн хөшөөний болохоор өндөрөөр нэг 4 м гарантай тийм чулуун хөшөө байгаа. Шарангийн. Тэгээ манай 4-5 залуучууд нийлээд одоо манай хамт олон л доо нийлээд хамтаараа бүтээн босгосон. Тэнд бол одоо ингээ Европын юунуудад байдаг юм аа. Нэг өмсгөл ингээ дотроо нэг хоосон, тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө хэлмэгцсэн ламнаас зориулаад, хувилгаан ламнаас зориулаад, хэлмэгцсэн усад зориулаад ингээ босгосон юм болохоор доторх орон зайг нь хоосон хөндөй авсан байхгүй. Тийм тэгээд тэр хоосон орон зай дотор нь төрийнхөө сүлдийг саяхан бүсгэн босгоод. Тэгээ мэдээж хэрэг Монгол хүн болгоно л төрийн сүлд төршөө гэж бодож явдаг. Бидтэй тийм ээ. Тэгээ тийм учраас тэгж босгосон. Яг тухайн үедээ ч гэсэндээ одоо нэгэн талын юм болсон болол нэгэн талын юм болж байгаа болол зарим нэг мундаг улс нь бол төрийн сүлд төршөө гэж хэлээл тэгэл явсан байх тааш гэж хүртэл дотроо бодсон. Тэгээд олон янзын зүйлүүдийг л нэг оруулахыг оролдсон юм да. Тэгээд байхгүй болчихсон улсуудад зориулж байгаа юм болохоор мэдээж хэрэг хоосон орон зай авах юм байна. Тэгээ хоосон гэхэлэр үүлэн дээр суулгах юм байна. Тэгээ үүл нь өөрөө наран ургах зүгээс ингээд тооцох юм бол нар буруу эргэлттэй байх юм байна гэдэг. Энд чи өөрөө алдаатай одоо хамгийн хэцүү юм шүү дээ. Тэгээ энийг босгодгийн зориулж босгодгийн шалтгаан нь болохоор санаачлагч улсууд маань ахин бууд автагдаасай. Тэгэхээр энэ өөрөө нэг гэрэлтэй, гэгээтэй тим биш бараан талдаа өшөөд орсол болчихж байгаа. Тэгж байнга сануулж яхаар. Тэгээ нутагт би нэг хүнтэй нэг таарж хэлсэн юм аа. Энэ муухай хөшөөг аваач гэд нэг хүн тэгчдэг юм. Тэгэнгүүт л би дотор бодож байгаа байхгүй. За ерөнхийдөө утга санаа нь бол болсон юм байна. Тиймэрхүү санаатай хийсэн л тусгал шүү дээ. Хүнд хэцүү харагдаж ойлгохдох байж ээж энэ хөшөөний үнцийг гарч байгаа гол гараа бол.
Монгол ахуйг сур арьсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сур арьсан эдэл нь зөвхөн хэрэглээний төдийгүй Монгол ирчүүдийн амьдралын хэв маяг, зан чанарыг илэрхийлдэг. Малын арьсаар хийсэн тэлээ, бүс нь өдөр тутмын хэрэглээ болохоос гадна эзнийхээ эрүүл мэнд, ая тух, мөн хөдөлгөөнийг тэнцвэржүүлж амьдралыг хөнгөвчлөхөд туслана. Ерөнхий хийж байгаа хийдэл юу болохоор чинь нэг утсан шүлжмэл. Одоо Монголын юуны чимэглэл урлагийн гайхамшиг гэлээд ном дахмал байдаг шүү. Тэрэн дээр гардаг тэр дөрвөн утасны шүлжмэлтэй гэдэг тийм аргачлаар хийдэг тийм. Одоо Монголд маш хурдцсан цөөхөн тооны хүн яг гардаж хийж байгаа да. Утсан шүлжмэл голцоо дөрвөн утасны шүлжмэл аяг тэгээд эхнэр хүний толгоон гоёл гэдэг дээх нь байдаг гэсэн чинь манай монголчууд хэрэгэлдэг хаттуудын хэрэгэлдэг байсан. Эхнэр хүн гээл одоо дээх нь чинь эхнэр хүн гээл зурагт юугаар гараад байдаг. Тийм нэг толгоон гоёл тэгээд аймаг бөгж богоовч тийм юм л хэрэгэлдэг голцоо. Тэгээд яг аяг цөөл үед аягын дус их хэрэгэлдэг болсон. Ерөнхийдөө дөрвөн утасны шүлжмэл энэ төрийг хийж юм бол маш нарийн утсаа нарийн татаж бэлдэж ээж их мэлээ ажил эхлэгээ их оролдоонд бараг л жил одоо юугаар бол хүний өсснээс нарийнхан шахуу хийж ажил татаж бэлдэж ээж л дөрвөн утсаа хийн. Тэгээд тэр чинь маш нарийн гагнуураа маш сарийн тэр хийж байгаа юугаа бүтээлийнхаа их загварыг сайн гаргах хэрэгтэй. Тэгжээж л ерөнхийдөө нарийн тооцож хийх бол бас явдалтай л да. Нэг жоохон гагнур гүгээл нэг жоохон угалзаа дарчхал юм бол бас ингээд энэ жишээ нь гэж энэ нь бол одоо дан утасны шүлжмэл байгаа даа. Тэгээд давхар дөрвөн утасны шүлжмэл ч юм болохоор чи энэ чинь дөрөв ингээд ор утсан юм шиг байгаа даахгүй. Тэгэхээр маш нарийн гэсэн үг. Одоо тэгэл энэ дээр чинь жоохон гагнур илүү тавигдлаа л гэдэг чил энэ чинь энэ нөх чинь дарагдчих юм тэгэл ямар ч хэрэгцээ. Морины тоног, Монгол эмэгтэйн үсний гоёл хэрэглэл, Монгол ахуйгаас урган гарсан нарийн ухаан юм. Суур үс утсыг уялдуулан сүлжихтэн бат бүхийн зэрэгцээ, уян хатан бүтэц бий болгож, морины жолоо, хазаарын оосор, эмээлийн бүслүүр зэрэгт хүний болон морины хөдөлгөөнд нийцүүлэн ашигладаг байжээ. Энэ эмээлийн бааварч одоо яг л баавар даруулга одоо эн чинь хуучныхаа аргаар л хийж байгаа л да. Эн чинь нөгөө одоо галд одоо хөөргөөрөө хайлуулсан мөнгө нь давтаад тэгээд лаван дээр тавьж энэ жишээ нь ингэж лаван дээр тавьж байгаа тэгэл энийг тодгосож энэ хөөмлийн зүсвэрийн багжаараа зохиож л хийгээд байгаа л да. Яг хуучныхаа аргаар одоо бас нэг ийм хуучны аргаар хийдэг улсууд бас жоохон ховордоод голцоо шихуу зутгуур болсон байна. Дээх нь үедээ бол тэр хусны нөөцийг яг мөнгө хайлахтаа ч юм уу гагнуураа хийхтэй ч юм уу усны нөөцийг л голцоо хэрэгэлдэг байсан. Эхлээд шатааж бэлдэж аваад гүйж чадгааргүй хагас шатааж аваад тэгэл тэр чинь бэлэн тийм ширээ засцсан нөгөөх нь тэр. Тэгээд яг гагнуур хийхээр бол багахан мөнгөн бол толмон хөрг гэдэг тийм арьс хөрг гэдэг байсан. Тэрүүгээр нөгөө юугаа нүүрслөгөө хүлээлгээд мөнгө хайлчна. Яг гагнуур хийх дээр болохоор үлээгөр өрөөлөдөг байсан. Үлээгөр шилбүр гэдэг штэ. Галын шилээгөр гэлдэг. Тийм тэр
үлээж юуган бол яг тэр бэлдсэн тэр юугаа тэр үнс юун дотор бэлдээд гагнур хавьгийг тэгээд тэндээ досоор дэнг хийчихдэг. Дэнгээ 2 салаа юутай хийгээд голтой хийгээд тэгээд өөхөн досмосоор л голцоод ихэнх үед үлээ гэж л хийдэг гэсэн юм л тий. Өөхөн досоор дэнг хийгээл тэгэл нөгөө дэнгийнхаа юуг үлээгээд нарийн машинаар тасралтгүй үлээж тэгэж нөгөө гагнуураа хийдэг гэсэн нарийн тийм юуг юм бол утсан шилжмэл тэр эхнэр хүний толгоон гоёл майл голцуул хийдэг гэсэн юм л дээ. Үсний гоёл сүлжээс нь олон салаалсан бүтэцтэй. Мөнгө, шүр, оюу зэрэг чимэгтэй хослон Монгол бүсгүйн нас, зинда, ёс жаягийг илэрхийлдэг байсан нь онцлогтой. Ингэснээр сүлжих урлаг нь хэрэглээ болон гоо зүг нэгтгэсэн. Морьтон, түүнчлэн Монгол эмэгтэйн эрхэмсэг байдлыг илтгэх уламжлал болгон төлөвшжээ. Анх өдөө гараад өөрийнхөө хэрэглээний юм хийжсэн. Сураар ерөнхийдөө хийж болохоор юу байна ер нь тэрийг болгоныг хийх гэж үзэж байна. Энэ л болохоор толгойн гоёлгоо. Энийг болохоор ингээд би нэг өөрөө яагаад сүлжээсээр нь ангилаад ком болгосон байхгүй юу. Яа, худраг хөмөлтрэг хоёр. Энэ ингээд сүлжээс нь ар навтгаа гурвалж. Тэгээ энэ ингээд хөмөлтрэг нь. Энд бас гурвалж байгаа шингээж өгөх гээд голд нь гурвалж хоёр захын бүрэнх яваад. Тэгээ энэ дээр болохоор ингээд ком болгохоор энэ хазаар байна. Бас гурвалж шүлжээтэй. Тэгээ ингээд энэ дээр энэ хормоны болт нь бас гурвалж шүлжээтэй. Хазаарыг болохоор ерөнхийдөө дандаа л 8-аар шүлжээд байгаа. Бас миний бодол гэх юм уу 10-12-оор өдөр шүлжсэн байдаг л дээ. Шүлжиж үзсэн. Тэгээд 10-12-оор өдөр шүлжэхээр ерөнхий шүлжээс загвар нь одоо энэ шүлжээсний одоо энэ идэр ондоо байгаа шүү дээ. Эднэр нь ялгаагүй зарчим нь бол ерөнхий загвар нь харахад бол ойролцоо гардаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг олон болох тусам суран маань нарийсаад ирнэ шүү дээ. Нарийсаад ирэхээр нөгөө тасрах магадлал нарай өндөр болох юм болоо гэж бодоод би тэгээд 8 болохоор нөгөө ялгаагүй л ижлэхэн загвар нь яг ижлэхэн гардаг болохоор 8-аар холдуулж үлжсэн. Буулан болохоор 4-өр шүлждэг. Энэ буулыг болохоор голд нь нөгөө нарийн ногоон дороос хийгээд шүлжсэн. Энэ өөрөө нөгөө тороос маань бүх шүү дээ. Тэгээ илүү удаан идэлгээтэй байх бол гэж бодож хийгээд байгаа шүү дээ. Сурн Батбөх байхын бэлэгдэл, арьс нь тэсвэр хатуужлын илэрхийлэл болон Монгол ахуйд байр суурин эзэлсээр иржээ.
Суран эдэллийн үн цэн нь гоёл чимэглэлдэн бус эзэндээ зохицох чадварт оршдог. Цаг хугацааг дааж хэрэглээнд дасаж эзэнтэйгээ хамт насалдаг эдвэл жинхэнэ Монгол урлалын мөн чанар. Ийм эд хэрэгсэл нь Монгол эрчүүдийн амьдралын салшгүй хэсэг байж үеэс үедээ дамжин өвлөгдөх үнэт өв болон үлдээдэг. Монголчуудын эртээр үеэс нөгөө сурыг арьс эдрээ нөгөө гандах технологиор оруулж илдэж эд болгож ийсэн нь болохоор нөгөө эргүүлээд биднэрт одоо сурал гэхэд чинь адуу малдаа эргүүлээ нөгөө мяндсан ногч өдөр чи хөлийн халаах байх өдр юм их байдаг. А сурын идэл болохоор арай бага, хамаагүй бага. Энэ одоо ерөнхийдөө хөхөр хийх гэж байгаа шир. Арьс гандна гэдэг нь болохоор хүрэн ширээ илүү бүх бат болох талаас нь ганддаг. Тэгээд би болохоор 2-3 аргаар ганддаг. Нөгөө хөхөр хийхийг нэг ондоо хөхөр хийх зэл мушгих уян нийц мушгих гэдэг нь болохоор нэг янзаар тэр гурав нь болохоор нэг янзаар сур болгох нь бас өөр янзаар. Ингээл үсэн бүр сул унаад ирдэг. Энэ л ер нь төгчл байна. Хүрийн юунд болохоор ихэнхдээ шар шүү. Тэгээд ус. Тэгээд бага хэмжээний давстай. Тэгээд яваад ганддаг. Ерөнхийдөө одоо нэг хүрийн ширийг үсийг авах хугацаа 7-оос 14 хоног болтгоо нэг хүрийн шир. Одоо яг энэ гант хийгээд энийг нэг янз бүрийн юм тохируулах юм уу хийх юм бол юу яана? Үс нь илүү удаашрна. Үс нь унахгүй байх хэвээр нь удаашрна. Тэ. Тэгээ муу гандах юм бол бас хэврэгэл болно гэсэн. Нөгөө нэг усаа идэр түүхийн ус идэр хийх юм бол юу яана? Арьс ч муудаад нөгөө юу яана гэсэн. Илжирх юм бол хэврэг болно. Сурныхыг болохоор давс хийхээр жоохон чахраад идэг. Давсаар ган хийхээр. Тэрийг юм болохоор ондоо нөгөө би болохоор одоо голдуухан говоос өөрөнгө сантаас шүүгээ олж ирээд сураа ганддаг. Хүрээгээ ширийг дийлгэж жоод одоо үсэн талдаа биш энэ хөрсөн талдаа тижээлэн зураад хийх ёстой нөгөө гам бүх юм хийгээд тэгээд нөгөө сахарын шуудаа штт сахарын шуудаанд тэгээд тавилждаг. Тэгээд тэрийг ихний хэд хоногтой бол ерөөдөө дулаан газар ирэх хөл тойруулаад тэгээд тэр нь болохоор доотлол нь сур болохоор 14 хоногтой. Тэгээд тэрнээс цаашаа байх юм. Сурны ганд бол ер нь удагдсан сур илүү гоё болоод байгаа шүү дээ. Бараг термэнд нэг оруулаад гарчдаг шүү дээ. Энэ болохоор нөгөө хөхөр зээл идэр бол үсийг авч илүүл тэгэл болчих. Энэ нөгөө үхрээ шир боож нөгөө сур хийн гэдэг нь болохоор эднэр ерөнхийдөө би сур хийх ширээл ингэж боловсруулад байгаа. Төрөний нөгөө ганд хийгээд байгаа нь болохоор энэ одоо ингэж хөхөр уяаны гүн зээл идэр хийхийг гант хийгээд төхөөрөхдөө би энэ ойр хавийнхаа улсуудыг хэдэн шир авна гэсэн улсуудаа юу яаждаг. Нөгөө нэг бити хэсгэр. Эхнээсээ исгэхгүй байх юм л надаа юм ид болох нь эргээд нөгөө юм болоод хүндээ очисон ч гэсэн бүх болгонд эргээд эсгүүлэхгүй нэг эд улсуудад хилээд хүрээ ширийг тгий бэлтүүлчихдэг намар. Бойны газараас ганц нэг авдаг л тэгээд яг шир болдохгүй болов. Усаа буцалгаад хэвэг шүү. Тэгээд нөө буцалсан усаараа зуурал. Тэгээ богоол. Тэгээ эхний дөрөгтөн бол дулаан газар эргүүл төрүүлээд идэв. Тэгээд нэг
эхний нэг 10 хоног эргүүл тойруулсан байгаа. Тэгээд дараад нь бол удагдсан бол их гоё сурвалт. Эсэгтэй нугал тавиал одоо ингэж нуглал тэр толгоогоо сүүлэн дээр нь ойж тавиал тэгээ энийг ингэрээ бөмбөлгөж хоёр талаас нь яаж яваа. Тэгээд эсэгчдэг. Ямар ч ажлыг ерөнхийдөө гартаа ортол нөр шантрахгүйгээр олон удаа хийж ижил ерөнхийдөө ямар ч юм дээр тэгж ижил амжилтанд хүрч. Монгол хүний ур ухаанаар бүтсэн урлал бүхэн хүний оюуны хийгээд гарын ур, нарийн мэдрэмж, ууггүй төвчээрийн зааг дээр бүтээгдэн хүний амьдралын таалал хэмнэлд нийцэн оршсоор иржээ. Тиймээс ч Монгол хүний уралсан бүхэн цагийн уртыг даах учиртай билээ. Эдэн хэвэр эзэн нь мөнх байг хэмээн өрөөхийн утга энэ буюу